За сайн байцгаана уу. Намайг Ганбаатар гэдэг Хотч Манарам их сургуулийн 2006 оны төгсөгч анагаах ухааны доктор профессор ийм хүн байна. Тэгээ өнөөдөр багшийн зөвлөгөө гэх юм бол оюутантаа бол өөрөө нэгдүгüүрт бол энэ анагаах ухаан хүн эмчлэх эмчийн мэргэжилд бол маш дур сонирхолтой байх шаардлагатай. Хоёрдугаарт нь бол энэ дур сонирхол дээр үндэслээд маш их мэрэлттэй байх хэрэгтэй. Өргөн талын мэдлэгийг авах юм чадвартай байх хэрэгтэй. Гуравдугаарт нь бол маш их хичээлтэй байвал ер нь амжилтанд хүрдгийн шүү. Манай уламжлалт анагаах ухааныг сурснаар орчин цагт бол ер нь Европ анагаах ухаантайгаа бас хөл нийлүүлэх те аль анагаах ухаан руу хүргэх эсвэл зэрэгцэн орших юм чадамжтай болж төгсдгөрөө бас манай сургуулийн бас нэг онцлог давуу тал байдгийг шүү. Тэгэхээр та бүхэндээ бас сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье.